Даяаршил шинжлэх ухаан технологийн дэвшлийн эрен үед эх оронч сэтгэлгээтэй амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийг Монголын медиа корпорац дэмжиж байна. Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, үндэсний хэл соёл, ёс уламжлалан эрхэмлдэг иргэн болгож төлөвшүүлэхэд эцэг эх төрийн байгууллага олон нийт та бидний оролцоо хамтын ажиллагаа хамгийн чухал. Иймд Монголын медиа корпорац Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийг дэмжин боловсролын шинжилгээтэй холбоотой мэдээллийг Eagle News телевиз, Ардын эрх сонин, үндэсний тойм сэтгүүл, Eagle цэгийн цахим хуудасаар дамжуулан өдөр бүр танд хүргэнэ. Хүүхэд бүрийг хичээлдээ дуртай, идэвхтэй байлгахад юу хэрэгтэй вэ? Энэ асуултыг багш нараас асууж, багш нар ур чадвар, мэдлэгээс хорин өрсөлдөх биш хамтран ажиллаж байгаа юм. Багш бүрд хүүхдийг хөгжүүлэх сонирхолтой санаа шийдэл маш олон байснаас шилдэг гэж үзсэнд нь санхүүжилт өгсөн юм а. Нийтдээ 21 аймаг 9 дүүргээс 427 сургуулийн 450 төсөлд 2 тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлгийг Дэлхийн банкны хөгжлийн ассоциацаас гардуулсан юм а. Бидний онцолж байгаа нь шинэ нэрийн сургууль. Тэд робот боловсролын төсөл бичсэн байна. Сурагчид өөрийнхөө авиасыг нээж хөгжүүлэхээс гадна олон хичээлд нэг дор суралцж чадж байгаа юм а. Гэтэ хүүхдүүдийг одоо ингээд ийм дуртай авин дээр нь ингээд дөрөөлөд хичээл зааж. Энд бол та хэл дөрөв хэлсэн те ганцхан хичээл ороод байгаа юм биш ээ. Бүр олон төрлийн хичээл одоо ингээд хүүхдүүд бодож сэтгэж чинь ингээд тэгжсэн тийм ээ. Тий. Энд маш олон хичээлийн интеграц зэрэг явагдаад байгаа юм л да. Тэгээд жишээлбэл математик, физик, мэдээлэл зүй гадаад англи хэл хүртэл энэ төр явагдаж шүү дээ. Энэ хичээлүүдээр олж авч болох тэр чадруудыг зөвхөн энэ роботоор хичээлснээр бас давхар олоод авчдаг. Тэгээ ер нь бол онлоор үзсэн тэр танхимд үзсэн зүйлээ амьдрал дээр ингээ хэрэглэж сурах нь яг одоогийн энэ хүүхдүүдийн зорилго юм байгаа байхгүй. Тэгээ тэр зорилгод нийцсэн ийм одоо нэг ясандаа тоглоод байгаа мөртлөө тэгэл хичээлээр үзсэн зүйлүүдийг амьдралдаа ингээ баталгааж болж авч чадж байгаагаар маш их давуу талт. Програм тэрэж байгаа л та. Тэнгүүд одоо миний рофт өөрөө явж байгаад яг талбайгаас өөрөө гарах гад ирэнгүүтээ ингээд цагаан шугамаа мэдрээд уулна хойшлоод буцаж эргээд юу рофт байхгүй. Тэгсэн чи арай цагаанаа мэдэрчээд ерөөсө буцаж ирэхгүй байгаа. Тэгээ одоо алдаа нь юунд байна? Програм та тэгэл програм атсаал. Шинэ жил хичээлж байгаа бай. Одоо 3 дахь жилдээ. Сонирхолтой. Үнэхээр сонирхолтой. Тэгээд би бас ингээ өөрөө бас өөр рофт хийдэг. Тэгээд тэр рофтоор бас ингээ хичээлдэг. Тэгээд анх болохоор NX-ийг энэ рофтоор сурч ирсэн. Тэгээд дараа нь сүүл рүүгээ энэ рофт EV3 гээд жоохон загварлаг рофт руу ороод тэгээд хичээлж эхэлж байгаа. Одоо бол ирээдүйд ямар хүн болох вэ гэдгийг бол тодорхойлчихсан. Тий, ерөнхийдөө бол инженер болно гэж бодож байгаа. Тэгээд 5 жилийн роботын боловсролыг ярихад бол ойлгодог мөн цөөхөн байсан. Одоо бол нэлийн сайн ойлгодог болчиход байгаа. Юу гэхээр бүтээх салбарын хүмүүсийг одоо хүүхдүүдийг яаж бэлтгэдэг вэ гэхээр энэ чиглэлийн авиастай сонирхолтой хүүхдүүдийг нэг 3 төвшөнд ойролцоогоор. Эхний төвшөнд нэг лего тоглоом програмчлалсан, програмтай холбогдсон хөлбөр байгаа. Тэгэхээр тоглоомыг ямар ч хэлбэртэй дизайнчлаад тэрнийгээ програмтай холбоод даалгавар гүйцэтгэх замаар одоо хөгжүүлж байна. Энэ бол дэлхийд хамгийн дөгөөмөл хөгжсөн хөлбөр нь байгаа. За энэ дээр ингээд сурцсан хүүхд одоо роботын цагаан толгойг эзэмшлээ гэж үзэж байгаа. Дараа нь энэний дараа юу гэхээр легочоор хуунцар тэгэнгүүт нь одоо төмрөн биетэй илүү одоо бат бөх том одоо хэлбэртэй угсарн дээр нь зарим програмууд өөрөө зохион бичнэ. Ингээд явж Зөв Монгол хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа нэг дэд хөтөлбөр нь сайн хичээл. Тухайн хичээлийн багш нар хамтраад хүүхэд болгон хичээлдээ яавал сонирхолтой болж, яавал идэвхтэй хандах вэ гэдэг байдлаар асуултанд хариулсан байна. Ингээд хүүхэд болгон хичээлдээ гар урган оролцож, идэвхтэй байдаг. Хичээлийнхээ талаарх мэдлэг мэдээллийг өөрсдөө ирж хайж, өөрсдөө олж авдаг. За тэгээд өөрсдийнхөө санаа бодол, байр суурийг илэрхийлж чаддаг болж байна.
Сурагч бүрийг хичээл бүртээ дуртай, хичээл бүрээ шамдан суралцдаг болгохын тулд сайн хичээл хөтөлбөрийг боловсруулж эхэлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд багш самбарын өмнө 30-аас 40 минутын турш хичээл зааж, онол сургаж зогсох биш, сурагчдыг чиглүүлж, тусалж, сурагчдаар өөрсдөөр нь мэдлэг бүтээл гэж байгаамаа. Сурагчид өөрсдөө сэдвээ сонгож, өөрсдөө мэдээлэл бэлтгэж, боловсруулж, багаар ажиллаж, үр дүнг нь үзхийг зорьж байгаа юм. Жишээ нь Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн сурагчид сургуулийнхаа түүхийг хүн бүрт харуулахын тулд музей байгуулах гэж байна. Манай сургуулийн сурагчид болохоор манай сургуулийнхаа түүхийг бол нэлээдгүй сайн мэддэггүй. Тийм учраас бид нэр сургуулийнхаа сурагчид бас өөр сургуулийн сурагчид сургуулийнхаа түүхийг таниулахын тулд энэ сэдвийг сонгосон. Тэгээд бид нар ч гэсэн өөрсдөө энэ сэдвийг эхлүүлэхээс өмнө энэ сэдвийн талаар ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээд энэ сэдвийг эхлүүлснээр бол бид нэр сургуулийнхаа түүхийг бол багчлан мэдэж авсан. Тэгээ бас тантай ингэж ярьж байгаа шиг юм ингэж ярьж сурч чөлөөтэй ярьж сурч байгаа. Тийм. Чи өмнө ингэж ярьж чаддгүй байсан юм уу? Юун нэг ерөөсөө ичээ ярьж чаддаг байсан. Анх эхэлж байхад бид нэр чинь амар муу яриад тийм итгэлгүй өөртөө итгэлгүй ярьдаг байсан. Тийм одоо бол амар маш их сайжирсан. Тэг чи багийн ахлагч юм байна. Тий. Тэгэхээр хамгийн мундаг ярьсныгаа багийн ахлагч болох юм уу? Үгүй. Тэр чинь нөгөө нэг яг овсгоогоор л Тэгвэл математикийн хичээлийг яаж энгийн ойлгомжтой байдлаар заах вэ? Заавал онол байх ёстой, яг таг чийжилж үз сурах энэ хичээлийг байнга чиглүүлээд заагаад авах боломжгүй. Гэхдээ боломжтойг нь сонирхолтой хүүхэд бүрийг оролцуулсан байдлаар зааж болно. 3 дугаар ангийнхан тусыг хэмжих тухай хэрэглэгдэхүүн ашиглаж зааснараа хүүхдүүд шингэнийг хэмжих нэгжийг төвөггүй тогтоож байсан юм а. Нэгдүгээр ингээд бол нэг их тийм их одоо их жишээ нь ингээ амар их удаа тийдгүй байсан л да. Тэр үе чи нийтдээ бахархалтай шүүгээл ингээл байдий. Харин одоо энэ ингэхээр чи аюу гой санагч. Юу нь гой санагч. Багаараа гэхээр чи хамтдаа хичээлээ хийн, бие биендээ туслана, ойлголцсон. Надад сонирхолтой байсан. Тэгээ энэ хичээлээс усыг хэрвээ мэддэхгүй байвал яаж мэдэх юм бэ гэдэг нь асуусан. Тэр хэмжээтэйг нь яаж мэдэх вэ гэсэн үг тийм ээ? Тий. Сонирхолтой байж чадсан уу? Чадсан. Яг хэрэглэгдэхүүнтэй хүүхэд бүрийг яг хэрэглэгдэхүүнтэй хичээл заавал хүүхэд тэр талаар илүү их мэдлэгтэй өөрөө яг туршаад боддоор хийсэн хүүхэд яг өөрөө илүү яг толгойд нь бууж өгдөг автоматар л одоо 1 литрт 1000 мл байдаг гэж автоматар л хилээд өгдөг гэсэн бол одоо түүнийг яг туршиж үздэг хүүхдүүд туршиж үзээд туршаад хийсэн зүйл бол хүүхдийн толгойд яг илүү сайн үлддэг ийм сайн талтай байна гэдгийг бид нар хичээлийнхээ явцад олж харсан. Зөв Монгол хөтөлбөр сургуулийн өмнөх боловсролыг орхитуулаагүй. Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд ч гэсэн өөрсдийнхөө авьяасыг, ур чадварыг нээж, амьдрах арга ухаанд суралцж байна. Тэд банш чимхэж, тоглонгоо тоолж, өөрийнхөө дуртай сонгосон, сонирхсон зүйлээ суралцж байгааг энэ удаад онцлоё. Жишээ нь 68-р цэцэрлэгийн ахлах бүлгийн багш тоглоомын аргаар дуугжмын хичээл зааж байгааг та харж байна. Хүүхдүүдийг өөрийнхөө дураар хамгийн чангаараа хашгир гэж хэлж, хүүхдүүд дуртай нь аргагүй хашгиралдаж, гэхдээ хоолойнд нь ямар өөрчлөлт гарч байгааг мэдрүүлж байна. Тэгвэл бүр бүгдээрээ хамгийн чангаараа дахиад нэг хашгираад үзье тийм үү? За тий. Яач. Хоолойнд маань өөрчлөлт гарч ийнө. Ямар өөрчлөлт гарч байгаа юм бол? Машинаасаа ингээд чанга хашгирсан чинь Хоолой маань ингээд жоохон өвдөж чинь тий? Яагаад өвдсөн гэж бодож чинь та нар? Маш чанга хашгирсан учраас бидний хоолой өвдсөн юм байна тийм үү? Харин дараа нь чанга сул хийлсэн агаарын бөмбөлгийг хагалж ямар аваа гаргаж байгааг нь сонсгосон. Аяараас чангаас аяарлуу дуурж ийнө та нар анхааралтай сонсоорой заяа. За багш нь агаллаа. Дуурсан уу? За зөөлөө. Мэдээж бас үйл ажиллагаа бүх үйл ажиллагааны дүнд дээр тоглоомын аргаар энгийн хэлбэр аргаар хүүхдэд л маш энгийн аргаар л яаж хүүхдэд ойлгуулах вэ гэдгийг хүүхдүүдийн зүгээс илүү хичээлдээ идэвхтэй болсон ч юм уу, дуртай болсон ч юм уу, тиймэрхүү өөрчлөлт ажиллагдсан уу танд? мэдээж хурцтай
Яагаад гэвэл одоо хүүхдийн өөрийнх нь хамгийн энгийн зүйл бол одоо эд яг насанд нөгөө тоглодог үе учраас тоглоомын аргаар л тэр үйл ажиллагааг ойлгуулахад л хүүхдэд маш энгийн аргаар л сайн сурж байгаа гэж бодож байгаа. Өмнө нь бол багш төвтэй багш голлож бол үйл ажиллагааг явуулаад хүүхдэд зөвхөн одоо мэдээлэл өгөх тийм л зорилготой байсан бол одоо бол хүүхдүүдэд тоглоомын аргаар мэдээлэл мэдлэг болох тал руугаа илүү ажиллаж байгаа. За үйл ажиллагааны гол цөм нь болохоор хүүхэд учраас тоглоомын аргыг илүү сонгож авах юм бол тухайн багшийн одоо хүүхдэд өгөх гэж байгаа мэдээлэл нь яг хүүхд дээр очиж мэдлэг болох юм а гэсэн тэр байр сууриасаа ер нь сүүлийн үед бол хүүхдэд хөгжүүлэхдээ тоглоомын аргыг төлхөө анхаарья гэсэн ийм бодолтой байгаа учраас сая бүлгийн багшийг бол хөгжмийн хичээлийг хөгжмийн үйл ажиллагааг заалгалаа. Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээнд эссе бичлэгийн уралдаан зарласныг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ хөтөлбөрийн дагуу юуг сурч мэдсэн, өөрийгөө хэрхэн нээснээ хүүхдүүд эсээгээр илэрхийлж илтгэл тавьсан юм. Эссе бичлэгийн уралдаанд 1080 эссе эхний шатанд ирснээс 36-г нь шилдэг гэж үзжээ. Ном хөтөлбөр миний амьдралд яаж хэрэгжиж байгаа юм бэ гэдэг тухай Өмнөгов аймагт ном хөтөлбөр яаж хэрэгжиж байгаа юм бэ гэдэг тухай илтгэлээ танилцуулахаар ярьлаа. Тэгээд миний илтгэлийн маань агуулга ерөнхийдөө юу байсан бэ гэхээр өндөр ном хөтөлбөр хүүхдүүд яг юу гүйдэг юм бэ? Миний хувьд 3 зүйл өгсөн. Нэгдүгээр надад өргөн мэдлийг өгсөн. Дараа нь багийн хамтын ажиллагааг төлөвлөлийг бий болгосон. Дараа нь өөрийгөө би хэн бэ гэдэг зүйлийг ухааруулаад дэмжиж өгсөн. Эхэндээ би өөрөө бүжгийн дугууланд дэлсэж орж өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлсэн. Харин өөрөө тэгэж авьяас чадвараа нэг хөгжүүлснийхаа дараагаар ангийнхаа бусад хүүхдүүдэд бүжиг заасан. Эхлээд 4, дараа нь 8, дараа нь 6, сүүлдээ бүр манай ихэнх ангиараа бүжиглдэг болсон байгаа. Тэгээ энэ талаараа илтгэлээ тавьж дүгнэлтэйсэн байгаа. Хүүхэд төвдөө багшийн заах арга барилыг өөрчилсөн шинжилгээг хийхийн тулд 2 гол зүйл төвлөрчээ. Юуны төрөнд хүүхдийн оронд өөрсдөө тавьсан байна. Одоогийн хүүхдийн оронд би байсан бол хэн байх вэ? Юу чадах вэ? Дараа нь ирж байгаа нийгэм ямар байх вэ? Тэр нийгэмд хүүхдүүд бэлтгэгдсэн байх ёстой гэж үзжээ. Ингээд одоогийн сурагчид боловсрал мэдлэгтэй, амьдрах ухаантай, өрсөлдөх чадвартай, бусдыг дуурайж биш, шинийг сэтгэж чаддаг бүтээлч нийгэм байвал Монголын ирээдүй бүтээлч ард түмэнтэй мэдлэгийн нийгэмд бэлэн гэж дүгнсэн байна. Энэ бол өөрөө зөвхөн Монголд хийж байгаа биш. Хүн төрөлхтөн даяараа яг ингээд ирж байгаа цагаа хартсан. Энэ цаг үед тэр унш гарахгүй болцсон ирж байгаа цаг. Ямар ч хүнд үеийг харин даваа гарч чаддаг ард түмнийг л бид бүтээ. Ямар ч хэцүү асуудал тулгарсан шийдэж чаддаг ард түмнийг л бүтээ. Сандрааг үйлдээд байдаг биш тийм ээ. Гэтэл ийм зориггүй боловсрал юу гаргаж ирдэг вэ гэхээр зүгээр цээжиж тогтоодог тэр бидний одоо хуучин зориггүй тийм юм их байлаа шүү дээ бас. Зүгээр л цээжижээвэл болдог. Шалгалт авахдаа зүгээр мэдж гэнэ үгүй юу гэдгийг үздэг. Гэтэл тухайн хүний хөгжлийг бол яг энэ хүмүүжил тусдаа гэдэг хүмүүжлийн ажлаа салгацсан. Одоо бол боловсрал хүмүүжил хоёр ингээд цуг болчихлоо шүү дээ. Боловсролын шинжилэлд хамгийн түрүүнд ямар асуудал чухал вэ гэж асуухад багш, захирал, менежер, сурагч бүгдээрээ тогтвортой байдал гэж хариулсан. Салбарын сайдч энэ шинжилгээг 10-аас 15 жил төвчээртэйгээр үргэлжлүүлчихвэл үр дүн нь тэр цагт л мэдрэгдэнэ гэсэн юм аа. Ерөөсөө энэ боловсролын үйл ажиллагааг ингээд цаашдаа үргэлжлүүлэхэд доктортой бодлого хамгийн чухал. 10 жилийн дараа ч юм уу 5 жилийн дараа ч юм уу үр дүн нь л гарна. Бид нэр энийг бол одоо яахыг цав. Тэгэхээр яг л энэ доктортал явах гэсэн. Тийм одоо төгсөө явахаар яана баг дараагийнхаа хүүхдээ одоо таанд өгнө шүү заавал шүү гэж байгаа хөө. Тэр хүүхдийн ер нь бол бодлого доктортал явж ийж үр дүнд хүрнэ. Тэгэхээр ер нь бид нар бол хөдөө рүүгээ хөдөө сумд аймаг руугаа бол энийг нэлээд түргтгэх хэрэгтэй юмдуудаа л гэж бодож байна. Цөмөлтөөр хүрэж хэрэгцснээр цөөхөн хідэг хүүхдүүд нэгдсэн. Одоо тэгэхээр одоо бүгдээрээ би яг бид нартай адилхан чөлөөтэй газараа харьцаад хүнд яаж хандах уу гэдгийг хийгээд бусдыгаа бидэнтэй адилхан болгохын тулд бүгдийг яг адилхан хүлээж аваасай л гэж хүсэж байна. Хичээлийн жилийн эхэнд хүүхдүүд цэцэрлэгт явахдаа хэдэн өдөр уйлж эцэст нь арай хийж нэг юм дастгийг эцэгчүүд мэднэ. Тэгвэл Дархуулан аймгийн 18 дугаар цэцэрлэгийнхэн хүүхдийг одоо уйлуулахгүйгээр цэцэрлэгт дасгах аргыг олсон байна. Ингээд эцэг эхчүүдийг нь хүүхдээ одоо цэцэрлэгт даслан хамтд нь явуулдаг энэ аргыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ арга үр дүнтэй байсан учраас дархан даяараа энэ аргыг хэрэгжүүлэхийг иргэдийн хурал нь шийдсэн байна. Тэгвэл хэдхэн минутын өмнө ярилцлага өгч гарч ирсэн Хөдөр чулуун гэх Өмнөгов аймгийн сурагч 2 жилийн өмнө маш өгдөө цөөтэй бүрэг хүүхэд байсан байна. 2 жилийн өмнө анх удаа илтгэл тавьж байхдаа маш их чичирчээсэн учраас би ахиж хизээч илтгэл тавихгүй гэж өөрөө өөртөө амлаж байсан.
За гисэн ч хөдөрж болон өнгөрсөн Бямбгарагт 1000 гаруй хүний өмнө өөрийнхөө өөрчлөлийн талаар илтгэл тавьсан юм а. Энэ мэтчлэн Зөв Монгол хүүхэд хөтөлбөр таны миний хүүхдэд сайнаар нөлөөлсөөр байх юм а. Даяаршил шинжлэх ухаан технологийн дэвшлийн эрен үед эх оронч сэтгэлгээтэй амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийг Монголын медиа корпорац дэмжиж байна. Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, үндэсний хэл соёл, ёс уламжлалын эрхэмлдэг иргэн болгож төлөвшүүлэхэд эцэг их төрийн байгууллага, олон нийт та бидний оролцоо, хамтын ажиллагаа хамгийн чухал. Иймд Монголын медиа корпорац Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийг дэмжин боловсролын шинжилгээтэй холбоотой мэдээллийг Eagle News телевиз, Ардын эрх сонин, үндэсний тойм сэтгүүл, Eagle цэгийн цахим хуудасаар дамжуулан өдөр бүр танд хүргэнэ.